За сайн байцгаана уу? Намайг Номинжин гэдэг. Би Өмнө Говь аймагт технологийн дэд сургуулийн 1-р курсын оюутан. Би Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж сурж байгаа. Ямар шалтгаанаар хүрэлцэн ирж сурж байгаа вэ гэхээр энэ Өмнө Говь аймгийн шүтээс маань болохоор тэтгэлэг өндөртэй 50-аас 100% тэтгэлэг олгох боломжтой байдаг. Төгсөөд ажлын байр олдоц өндөртэй байдаг. Тэгээд мөн дадлаг хийх ч гэсэндээ давуу тал болж өгдөг байгаа. Тэгээд бас Улаанбаатар хотод маань нэг төвчрэл агаарын бохирдол гэдэг зүйл одоо ингээд амар стресс үүсгэж байгаа учраас Өмнө Говь аймагтаа ингээд ирээд суралцж байгаа нь илүү тайван орчин бүрдүүлж өгч байгаа. Ер нь бол санах зүйл байна. Тэгээ нэг хүн ингээд тасан газрын давуу зүйлсэн гэдэг шиг ер нь бол төрсэн газраа сандаг. Гэхдээ энэчээ байх нь илүү тааламжтай орчин бүрдүүлээд ер нь сургууль маань айгүй таалагдж байгаа учраас энэчээ байхад хүндрэл байдаг.